Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө үндэсний бичгийн хичээлээр 6 дугаар ангийн сурагчдад зориулан унших хүчих баттгал хичээлийг бэлтгэлээ. Бид нар өмнөх хичээлүүдээрээ жинхэнэ нэрийн хувиллалыг үтсэн байгаа. Үүнд олон тооны дагаврыг хэрхэн яаж бичих вэ? Ингээд багштайгаа өмнөх мэдлэгээ сэргээн санацгаая. За олон тооны уудууд дагаврыг нугууд гэсэн хэлбэрээр бичнэ. За нугууд дагаврыг сүүлийн болон ихшгээр төгссөн үгэнд ихшиг зохицох ёсыг баримтлан дагуулж чийнэ. За жишээ нь орон нугууд, мөрөн нүүд. Харин уудууд дагаврыг гээгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулж чих ба ихшиг зохицох ёсыг баримтлан дуудана. Жишээ нь тугалууд, гэрүүд. Дээс дагаврыг гээгүүлэгч болон ийгшгээр төгссөн үгэнд залгахад үгийн эцсийн үсгийг хасаж чийнэ. За жишээ нь малчид, уулас. Харин чуул, чүүл, чууд, чүүд, нар гэсэн дагаврыг хүний холбогдолтой нэр үгэнд ихшиг зохицох ёсыг баримтлан залгаж чийнэ. Харин нар дагаврыг дагуулan бичнэ. Гэсэн дүрмийг бол өмнөх хичээлээр үтсэн байгаа. За мөн Т ялгалын нөхцөл. Нэрлэхийн Т ялгалд байгаа үг маань хин юу гэсэн асуултанд хариулагдах бөгөөд ямар нэг нөхцөл авдаг вэ? Харин хариалгын Т ялгалын ийн гэсэн нөхцөлийг монгол бичигт 3 хэлбэрээр бичдэг байгаа. Үйлдэхийн Т ялгалын ар гэсэн нөхцөлийг үндэсний бичигт 2 хэлбэрээр бичдэг байгаа. Заахын Т ялгалын И гэсэн нөхцөлийг үндэсний бичигт 2 хэлбэрээр бичдэг байгаа. Уг оршихуйн Т ялгалын ДТ нөхцөлийг үндэсний бичигт дуу, туу гэсэн 2 хэлбэрээр бичдэг байгаа. За эдгээр нөхцлүүдийг үеийн тогтолцоог баримтлан бичдэг байгаа. За өөрөөр хэлбэл ихшгээр төгссөн үгэнд гээгүүлэгчээр эхэлсэн нөхцөлийг гээгүүлэгчээр төгссөн үгэнд ихшгээр эхэлсэн нөхцөлийг дагуулan бичдэг байгаа. Харин уг оршихуйн Т ялгалын туу, хатуу дэвсгэр үсгээр төгссөн үгэнд дагуулan бичнэ. Харин тууг, дууг зөөлөн дэвсгэр үсэг буюу ихшгээр төгссөн үгэнд дагуулan бичдэг байгаа. Гарахын Т ялгалын аас, хамтрахын Т ялгалын тай, чиглэхийн Т ялгалын руу нөхцөлийг бүх үгэнд дагуулan бичдэг байгаа. Хамаатуулах нөхцөл. За хамаатуулах нөхцөлийг дотор нь эзэнт хамаатуулах, биед хамаатуулах гэж 2 ангилдаг байгаа. За биед хамаатуулах нөхцөлийг 1-р биед хамаатуулах, 2-р биед хамаатуулах, 3-р биед хамаатуулах нөхцөл гэж ангилдаг байгаа.
За мөн бид нар Монгол тоог хэрхэн бичдэг талаар үзсэн байгаа. Ингээд өнөөдрийнхөө хичээлээр аймгийн нэрсийг бичиж дэвтэртээ тэмдэглэж авцгаая. Баянгүлгийн аймаг. За ингээд багштайгаа аймгийнхаа нэрсийг хамтран уншаад дэвтэртээ цэвэр нямба тэмдэглээрэй. Ховд аймаг. Увс аймаг. Завхан аймаг. Говьалтай аймаг. Хувсгал аймаг. Баянгор аймаг. Архангай аймаг. Болгон аймаг. Орхон аймаг. Урхангай аймаг. Сэлэнг аймаг. Төв аймаг. Дундгов аймаг. Өмнөгов аймаг. Дархуул аймаг. Говьсүмбэр аймаг. Хинти аймаг. Дорногов аймаг. Дорнод аймаг. Сүхбаатар аймаг. За ингээд аймгийнхаа нэрсийг дэвтэр дээрээ цэвэр нямба тэмдэглээд аваарай. За мөн Улаанбаатар хот маань 9 дүүрэгтэй. За 9 дүүргийнхаа нэрийг багштайгаа хамт уншицгаая. Баянгол дүүрэг, Сонгон хайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан уул дүүрэг, Багхангай дүүрэг, Налайх дүүрэг, Багнуур дүүрэг. За мөн дүүргийнхаа нэрсийг дэвтэртээ тэмдэглээд аваарай. За дараах ихийг багштайгаа хамт зөв тод уншицгаая. Улаанбаатар хот. Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл юм. 1639 онд үүссэн түүхтэй бөгөөд Богд хаан, Сонгон хайрхан, Чингэлтэй,
Баянзүр хэмээх 4 уулын дунд Туулгын хөвөөнд оршдог. Улаанбаатар хотод 1 сая гаруй хүн ам оршин суудаг. 470 мянган га газартай. Нийслэл Улаанбаатар нь 9 дүүрэг 117 хорооноос бүтсэн загсах захиргааны нэгжтэй. Хүн амын 68% нь 30 хүртэл насны залуучууд. Тэдгээрийн 30 орчим хувийг 16 хүртэл насны хүүхэд багачууд эзэлдэг. Иймээс Улаанбаатар хотыг залуусын хот гэж дэлхийн улс орнууд нэрлэдэг. За, дээд пүрэв доржийн Сэгс цагаан богд найрагдлаас авсан хэсэглэлийг галгаас үндэсний бичиг рүү хөрвүүлээрэй. За, үндэсний бичгээр цэвэр хичээнгүй хичээрэй сурагчдаа. За, ингээд үндэсний бичгээр бичсэн хэсгээ багшийнхаа бичсэнтэй харьцуулан хараарай. Ингээд багштайгаа хамтран уншицгаая. Уулас тийшээ хаяад хэлсэн. Үүлс тийшээ дээвэр тулсан. Улсын маань чандан Эрдэнэ Улаанбаатар сайхан. За, өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Гэрийн даалгавар. Дараах үгсийг ашиглан өөрийн амьд орч буй аймаг хотын талаар товч танилцуулга бичээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.